За сайн байна уу. Өглөөний мэнд. За ёо дагва өөрийгөө танилцуулах уу? Болчих. За тэгээ өглөөний мэндээ. За би Хинтээ аймгийн Бэндэр сумд төрсөн Баштомдгийн давагсран гэж хүн байна. Батрахын номын дүүн байна. За өнөөдөр болохоор нөгөө аяа сэдвтэйгээ манай дагва бол нэгэн дээрхэн үедэлтэй гэхдээ хятадын зүүн хойд жилийн их сургууль төгссөн байна. Тэгээ би 3 ярилцлага хийсэн. 3 хийсэн. Тэгээ 3 ярилцлага, цуглал ярилцлага хийгээд байна л да. Ер нь яаж хийж байгаад хятад ч юм болохоор манай хамгийн гол түнш эдгээр хичнээн дуртай дургу гэж хэллээ ч гэсэн хамгийн гол түнш юм чинь хятадыг бид нар маш сайн ойлгох хэрэгтэй. Тэгэхээр энэ хятад төгссөн хүмүүсээ бас ярилцуулаад хятад дагва бол зөвхөн хятад төгсснөөр зогсохгүй сүүлийн 20 жил дандаа хятадтай холбоотой манай төрийн орчуулгуудыг хийсэн, өөрөө бизнесийн бас орчуулгуудын нэгийг хийсэн, бизнес төрийн талыг хятад гэж юу вэ гэдгийг одоо миний орчин даяар нь мэддэг хамгийн сайн одоо эксперт болчиход байна. Тэгэхээр ёо бас нөгөө миний яриа сонсч ирсэн хүмүүсээс ч гэсэн бас хүсэлт гэх юм уу. Та нар ярьж байгаа юм бол нэг Тэнжин бомтын тухай нэг хэдүү хэлээч. Яг энэ ямар учиртай юм бэ гэсэн асуулт гарсан байна. Тэгвэл Тэнжин бомтын тухай нэг хэдүү хэлэх үү? За яг манай Монгол улс бол энэ далайд гарцгүй орн буюу одоо их газрын улс англиар landlocked country гэж хэлээд байгаа. Тэгээ энэ нүүгдэл дээрээс ахуулаад дэлхийн одоо нүүгд байгаа олон улсууд Казахстан, манайх, Туркменстан, Киргиз энтергээд одоо олон станууд нийлээд далайд гарцгүй орнуудын 42 улс байдаг гэж тоолд юм байна. Тэдний нэг нь бол манай Монгол улс байгаа. Тэгээд аль нэг ойрхон улсынхаа далайн бомбыг өөрийн улсынхаа далайн бомбтай адил хэрэглэж болно. Энэ тохиолдолд тухайн далайд гарцгүй орны бараа таваарыг баг татвартайгаар тээврийн хямдарсан тариф нөхцлөөр үнээр тээврүүлж гаргаж явах үүргийг далайн бомбтой улс нь хариуцна гэсэн ийм олон улсын конвенц байдаг. Тэгээ энэ конвенцийн дагуу манай Монгол улс өөрийн гэсэн одоо гадаад худалдаагаа хийхэд бомб ашиглах юм асуудал гарсан. Энэ асуудал дээр манай Монгол улсын төр засгаас бол Орос руу холбогдохоор далайн бомбтууд дэндүү хол байгаа гэсэн. Тийм учраас бүгд найрамд хятад улстай бол холбоо тогтоосон. 1990-ад онд одоо тухайн үеийн бүгд найрамд Монгол ард улс бүгд найрамд хятад улсын харилцаа сайжраад Монгол улс маань нэрээ Монгол улс болгож солисны дараагаар Улаанбаатар хот хятадын Тэнжин хоттой бол ийм ах トゥ угийн найрамдал харилцаатай улс болж хот болж ингэж гэрээ хэлцээрээ анх байгуулад Монгол улсын Улаанбаатар хотын төлөөлөгчдийг одоо Жамбал санжид дараагаар тэргүүлсэн. Одоо 30-аад хүмүүс анх одоо 90-ад оны үед Тэнжин хотод айлчил хийжсэн байгаамаа. Юу Тэнжин чи одоо газар зүйн байрлалын нэг хэлээд гэж. Тэнжин болохоор яг Бээжин хотын зүүн урталт нь залгаа Боохайн булан гэж одоо хятадын өмнөд хятадын тэнгистэйгээ залгаа Боохайн булан гээд Солонгос хятадын Шандун муж хоёрын завсаар хойшоо орж ирсэн их газар руугаа төрж орж ирсэн Боохайн булан дээр байрладаг. Ийм бомб хот байгаамаа. Хятадын хамгийн том бомб нь хаана? Шанхай. Шанхай бомбууд ер нь хамгийн томд орно. Гэхдээ бомб болгон ангиллал нь өөр байдаг. Жишээ нь уул уурхайн бараа бүтээгдэхүүн, төмрийн хөдөр, нүүрс гэх мэт тийм үү. Тиймэрхүү бараа бүтээгдэхүүн буулгадаг чиглэлээрээ том гэж бас өөр ярина. Үгүй бол Чингэлэг тээврийн онгоц орж ирэх их мэтчлэн ингээд бас өөр юм тийм. Үйлчилж байгаа бууж байгаа бараанаас хамаарат бомбууд өөр байна. Гэхдээ хамгийн том хүчин чадалтай нь бол ер нь баг Шанхай хотын бомб. Тэгээд ер нь тоолоод явна. Ленинград бомб. Тэгээд Тэнжний бомб гэх мэтчлэн. Ер нь Тэнжний бомб хятадтай баг 3-р 4-т ордог маш том эдийн засгийн хэрэгэл дагуулсан бомб байдаг. Онцлог нь юу вэ? Энэ манай Монгол улсын хувьд бол хамгийн ойрхон олон улсын шинж чанартай бомбтуул Тэнжингийн бомб байсан. Тэнжингээс наагур дахиад наашаа ойртсон одоо Жинжоовын бомб, Канжины бомб гэх мэтийн маш жижиг зөвхөн хятадын дотоодын усан тээвэрт ашиглагддаг маш цөөхөн олон улсын тээвэр явдаг жижиг бомбтууд бол Лявны мужид бол байгаа. Далины бомбч бас байна. Гэхдээ энэ Далины бомб болон Панжин, Жинжоовын бомбтууд бол Тэнжингийн бомб шиг олон улсын шинж чанартай бомбтууд биш ээ. Дэлхийгээс ирж байгаа бүх тэр том
Чингэлэг тээврийн том усан онгоцууд бол зөвхөн хятадын биш бусад олон улсынх байдаг. Тэд бол яг хүлээн зөвшөөрөгдсөн олон улсынхаа бомбтол ирдэг. Тэгэхээр манай Монгол улсад хамгийн их ойртож байгаа бомб бол Тэнжингийн бомб байгаа маа. Юу Тэнжин бомб тэгээд нөгөө чи эртнүүдийн яриан дээр ярьлаа үгүй юу нөө казакууд хитэн газар авчаад тохижуулаад бас нэг Тэнжин бомб ч бас зарим газруудад тэр улсуудад түрээслүүлээд байгаа юм. Тэр түрүүчийн ярилцлаганд гарсан Казахстан улсын одоо бүгд найрамд хятад улс Казахстан улсын хамтарсан тээвэр логистикийн төв болсон бомбтул хятадын Лен Юнган гэдэг бомб байдаг. Энэ Шанхайгаас жоохон хойхон талд байдаг. Тийм бомб. Тэнжин биш юм байна. Тэнжин биш. Тэгээд тэндээ бол 21 га газрыг түрээсэлж авах гэрээгээ хийгээд тэр 21 га газрыг бол тээвэр логистикийн төв одоо монголчуудын ойлгодгоор одоо бараа вааз гэдэг шиг одоо ноос ноолуур тийшээ гурил будаа тийшээ ингээд бүгд ялгаатай хөргөлтөө зойрнууд тийшээ аюултай ачаа ийшээ ч гэдэг юм ингээд бүгд англи ялгцсан одоо тухайн Казахстан улсад шаардлагатай дэлхийгээс худалдаж авч байгаа бүх барааг яг төрөл төрлөөр нь ангилж одоо хадгалж байгаа тэндээсээ галт тэрний цуваа үүсгээд шууд одоо Хөх хотоор дайруулад өрөмчээр дайраад тэгээд шинэ хоргос гэж одоо Шинжаан уйгурын өөртөө цоорон Казахстаны хил дээрх бомбтоор дамжаад тэгээд тэр галт тэрэг бол шууд Казахстан улсын одоо Алматай хотод очиж зогсох. Өгөө бол Астанад очиж зогсох жишээний ийм галт тэрний цуваа явдаг. Тэгэхээр хажуугаар нь байгаа одоо Кыргызстан, Тажикстан, Туркестан гэх Туркмен гэх мэтийн улсууд нь өөрийн ийм одоо түрээслэн бомбтгүй учраас Казахстаны засгийн газартай очиж уулзаж одоо хэлцээр хийдэг. Манай улсад ирэх ёстой 100 ширхэг чингэлэг танаа энэ Ленинградын бомбтоор чинь танай түрээсийн талбайгаар дамжаад Казахстан хүрээд ивэл бид өөрсдийн одоо автомашинаар эсвэл өөрсдийн галт тэргээр татж авъя гэх мэт юм ярианууд явах юм. Одоо яриа хэлцэл хийгээд тэгээд одоо дэлхийн аль нэг улс одоо жишээ нь Европын улсууд Казахстан тусламж үзүүлж байгаа хүмүүнлэгийн бараа гэх юм ингээд явна гэвэл тэдний тэр галт тэрэг татчвал одоо хамгийн хурдтайгаар тухайн одоо Кыргыз ч юм уу Казахстан одоо Туркменстан улстай очих боломж бүрдэж байна гэсэн үг дээ. Юу Монгол жишээлбэл тэрэн шигээр нөгөө Танжин дээр бас газар авцсан байгаа гэдэг ааш. Энэ суур бол одоо 95 6 оны үед Улаанбаатар хотын төлөөлөгчид Тэнжинд айлчилсан. Мөн эргээд Тэнжин хотын ардын засгийн ордны төлөөлөгчид Улаанбаатар хот харилцан айлчил хийгээд ингээ 3 4 удаа маш сайн одоо бие биетэйгээ айлчлаад ярилцсны дагуу Улаанбаатар хотын төлөөлөгчийн газрыг Тэнжин хотод анх байгуулсан байгаа маа. 2008 онд байгуулагдсан байгаа баг. Энэ үед бол 2008 оны үед Улаанбаатар хотын дарга нь бол Мегомбын инкволт гэж дарга байх та. Тухайн одоо Улаанбаатар хотын төлөөлөгчийн газрыг Тэнжинд байгуулъя гэдэг санал санаачлагыг гаргаж ирсэн. Энэ одоо санаачлагын дагуу Тэнжинд төлөөлөгчийн газар байгуулсны дараагаар манай Монгол улсын засгийн газраас бүгд найрамдах хятад улсын бие даасан хот Тэнжин хотын захиргаатай хэлэлцэж 10 га газар түрээсэлж авъя гэдэг асуудал анх яригдсан байна. Хэдэн он гинэ? 2008 онд яригдаад 2009 онд Монгол улсын засгийн газрын барилга хот байгуул зам тээвэр барилга хот байгуулалтын яам одоо гэрээ байгуулж 10 га газрыг анх түрээсэлж авсан байдаг. 2009 онд түрээсэлж авсан. Энэ түрээсэлж авснаас хойш бол өнөөдрийг хүртэл 13 одоо ингээд 20 хоногийн дараа 2023 он болвол бид 14 дэх жилдээ энэ түрээсэлж авсан газраа бол огт ашигладаггүйгээр төмөр хашаа бариад л ингээ хатгалаа л гэсэн үг ээ. Энийг одоо яаж ашигламаар яах гарцсан юу юм бэ? Яагаад ашиглахгүй вэ? Энэ 10 га газрыг уулна бид яг Казахстантай л адилхан ингээд маш эрчимтэйгээр хятадын засгийн газар болон холбогдох байгууллагуудтай бол гэрээ хэлцлээ хийцсэн учраас бид орон нутгийн захиргаатай их сайн тулж ажиллах шаардлагатай байгаа юм а. Энэ юу гэсэн үг вэ гэхээр Тэнжин хотын ардын засгийн ордон мөн Тэнжин хотын хөгжил шинжилгээний хороо гэх мэт байгууллагуудад таалагдсан тийм хятад түншийгээ олж хамтарч ажиллах гэрээгээ байгуулад Тэнжингийн одоо энэ холбогдох одоо шийдвэр гаргах төвчний удирдлагуудтай очиж уулзах хэрэгтэй байгаамаа. Энд яагаад алдаа гарсан гэхээр манай монголчууд нэг бол Шанхай хотын компанитай хамтарсан одоо гэрээ байгуулад очихоор Тэнжин хотын одоо шийдвэр гаргах төвчний Тэнжин хотын захиргаа мөн Тэнжин хотын хөгжил шинжилгээний хороо одоо энэ хөгжил шинжилгээний хороо гэдэг чинь бол манайхаар бол одоо төлөвлөгөөний комисс гэдэг шиг улс хайшаа явах уу
тухайн хот хаашаа явах уу гэдгийг төлөвлөж өгдөг одоо хамгийн чухал чиглүүлэх байгууллага байдаг. Тэгээ үүн дээр л одоо манайх Тэнжин хотын компанитай орлого нэг бол Шанхай компанитай ордог. Яг одоогийн байдлаар бол Монголын төмөр зам төрийн өмч товчоод компани маань Өвөр Монголын урд үзэх орны уулуурхайн тоног төхөөрөмжийн хамаарлалтын компани гэж хятадын компанитай хамтарч ажиллах гэрээ байгуулад Тэнжин хотын захиргаа руу хандсан. Тэнжин хотын захиргаа бол ер нь хятадууд дипломатч ороод хүрээ дээр уулзъя гэж уулзчаад эргээд энэ бол Тэнжингийн компани биш байна. Энэ Өвөр Монголын компани байна гэдэг татгалзаад байна. Ер нь бол наара энийгээд байгаа бол цаанаа одоо асуудлыг шийдэж өгөхгүй удагаал байна гэсэн үг. Юу гэсэн үг вэ гэхээр эдийн засгийн хувьд хятадын одоо 32-3 мууч дотор 3 дугаар байранд Тэнжин явдаг, 4 дугаар байранд Өвөр Монгол явдаг. Тэгэхээр энэ Тэнжин Өвөр Монгол гэдэг өөрийнхөө асар том өрсөлдөгчд газраа түрээслүүлээд ашиглуулна гэдэг бодол бол Тэнжингийн удирдлагуудад ер нь байхгүй байх магадaltaй. Энийг бол бас нэлээд үндэслэлтэйгээр бүр тодорхойл тогтоосны дараа газраа ашиглана гэвэл маш их цаг алдах юм байдал үүсчихэд байгаа юм аа. Юу бид нэр бас нэг хятадчууд том орон жишээлбэл одоо 50-аад мужи байна уу? Үгүй 32 30 хэдэн мужи байна. 33 мужтай гэж үзэх болно. Бид нэр би жишээлбэл тэр нөгөө чанд бас ярьжсэн нөгөө Зүүн хот Азийн хурал морл гэх манай доронтын хинтийн энэ гээд ордог тий хотын ах トゥ хотуудын энэ тэрэн дээр ч гэсэн харж байгаад нөгөө Хятадаас ирж байгаа мужийн ч хоорондоо бүүн өрсөлдөөн байл шүү тий. Тэгнь бизнес бүх юм булаацалдаг. Гэтэ зэрэг өрсөлдөгчийн аваачаад байхлаар чинь яаж яриан явахгүй байгаа юм байна тий. Ер нь тийм байх магадлал маш өндөртэй. Яагаад гэхээр Тэнжин хотын захиргаа одоо халбогдох шийдвэр гаргадаг болсод за бид хүлээн зөвшөөрж байна. Та нар хашаага нэгээд зэмтэй цутгаа гэх юм бол тэр нөгөө хиймэл газар шүү дээ. Далайтай чулуу асгаж байгаа шороод ивсээд тэрэн дээр бид одоо бас далайн давлгаа цунами гэх мэт ийм байгалийн үзэгдлээс сэргийлэхийн үүднээс заавал одоо тэнд бол зэм цулгаж талбайгаа бэлтгэх хэрэгтэй байгаа. Хэдэн төгрөг хэрэгтэй? Энэ дээр бол түрүүчийн ярилцлаганд бас хэлсэн Казахстан улс 21 газар дээр 99 сая Америк долларын хөрөнгө гаргаж хийсэн. Одоо тэр чиний бодлоор манайх 10 учраас одоо пропозлоод одоо хувьчлаад үзэхэд бол ойролцоогоор таална буюу 50 сая орчим Америк доллараар бол энэ тээвэр логистикийн төвийг одоо бүрэн байгуулад үйл ажиллагааг нэхлүүлэх боломжууд байгаа. Тэгэхээр ингэнэ штэ. Сайн чи хоёр талын төрөн зөвшөөрсөн. Гэхдээ яг нөгөө хятадчин бодит ажиллагаа бол хувийн компаниараа хийлээд юм байна. Төр нь орохгүй. Манай тал дээр болохоор манайхан ч болохоор төрийн компани оруулъя гэдэг хинтээ тохирсон байгаа юм шүү. Төмөр замтай тохирсон байгаа юм шүү, тий. Монголын төмөр зам компани хариуцж байгаа. Энийг бол Монгол Улсын засгийн газрын тогтоолоор Монголын төмөр зам компани давуу эрхтэйгээр оролцсноо гэдэг 2013 онд бол холбогдох тогтоол тушаалаа бол гаргагдсан байгаа. Тэгээд чи бас нэг яриад байсан шүү дээ. Эрдэнэт гээд нэг яриад байсан. Тэр чи юу юм? Эрдэнэтээс оролцсон юм шүү. Энэ оны 4-р сард болсон бомбын сэргэлт гэдэг уулзалт хуралдаан дээр Монгол Улсын зам тээвэр хөгжлийн сайд асан одоо бол Монгол Улсын зам тээвэр хөгжлийн дэд сайд Лувсангийн халтар гэж сайд бол тухайн Тэнжингийн энэ 10 га газрыг хэрхэн яаж одоо тээвэр логистикийн төв болгох талаар байр сууриа илэрхийлэхдээ Монголын төмөр зам төрийн сувцаат компанитай хамтарч ажиллах гэрээ байгуулсан Хятадын Өвөр Монголын компанийн талаас бид одоо 18 оноос өнөөдрийг хүртэл ингээд дөрвтэй ажил үр дүнтэй ажил хийж чадаагүй учраас энэ ажил бол одоо үр дүнгүй байна. Бид юу ч чадахгүй нэ гэсэн байр сууриа илэрхийлсэн. Ийм учраас одоо Монголын төмөр замаас энэ төслийн ажлыг аваад Эрдэнэтийн уулын байжуулах үйлдвэрийн дэргэд төслийн ажлыг шийдвүүлсэн ингэж мэдгдчихсэн. Юу тэгтээ зэрэг бас бодоод л байна л да. Заагаа ёо манай тал урагшлахгүй байна гэдгийг ерөнхийдөө чи тийж хэллээ шүү дээ. Тэгтээ манай тал заавал тэр нөгөө одоо жишээлбэл бид нар Монголын төмөр зам үнэхээр тийм сайн компани гэж би л итгэхгүй байна. Юу хийсэн сайн мэддэхгүй. Эрдэнэт ч гэсэн нөгөө бид нар чи Эрдэнэт чинь бас нэг асуудалтай бас компани шүү дээ. Нэг тийм бас үлгэрч компани шүү. Зүгээр хувийн MC центр төгч болдгоо юм уу? Зараад. Тэгвэл тэд нар чинь сайн гүйх юм шүү. Яг энэ ажил болгож тэндээс ашиг авах тийм хүн яахгүй болохоор эдгээр чинь гүйхгүй юм шүү. Чи бидний яриад бид нар дайлантай очиод уулзах зэргийн юм тэд нэр сэтгэж чадахгүй нэ гэж үү? Энэ болохоор одоо харилцагч улс маань бол Хятад. Хятадын коммунист нам Хятадын өөрийн онцлог бүхий коммунизм байгуулж байгаа нэг намын удирдлагатай Хятад улс. Хятад улс альва гадаад харилцааг бол аль болох төрийн өмчт компаниараа гүйцэтгүүлэх сонирхолтой байдаг. Тэгээд энэ Тэнжинт манай Монгол улсад түрээсэлсэн 10 га газрын асуудлыг
Тэнжин хотын захиргаа бол шийдвэр гаргаад Тэнжин Порт Групп гэдэг төрийн өмчт компанидаа бол Монгол талтай харилцаж ажиллаарай гэд эрх мэдээ шийдвэрлсэн байгаа. Тэгээ бид нэр л ганц тэрнтэй ярихгүй л байна. Тэнжин Порт Групп гэдэг компанитай Монголын тал очиж уулзахдаа бас нэг хятадын одоо төрийн болон хувийн өмчт компани нэгдэлтэй хамтарч ажиллах гэрээгээ хийгээд Тэнжин Порттойгоо очиж уулзаад энэ шийдвэрүүд бол дээд удирдлагын түвшинд шийдвэрлэгдэх ёстой байгаа. Үүн дээр л одоо бид Өвөр Монголын компанитай очихоор Тэнжингийн дээд удирдлагууд бол ерөнхийдөө хэдийн наана нэмжлж ухаж байгаа ч гэсэн цаанаа бол асуудыг шийдэж өгөхгүй 4 жил одоо болчихжээ. 18 оноос ахуулаад Өвөр Монголын компани бол одоо хятад ч бид нар чинь Тэнжинтэйгээ уулзаад тэгвэл тэр үр дүн гаргаж чадаагүй л байна гэсэн. За тэгэл одоо ерөнхийдөө цагч явж байна. Юу шийдлээ хэлээд. Одоо чи байсан бол одоо яг санал болгож байгаа чи юу вэ? Үндсэндээ бол одоо ингээд Монголын төмөр зам компани бол гатсан мухардалд байдал орцсон байгаа. Хэрвээ үнэхээр Лувсангийн халтар сайдын хилдгээр төслийг уулын баяжуулах эрдэнэт үйлдвэрт өгсөн байгаа бол эндээс л одоо бид бас ахаал яаралтай ухралгүйгээр урагшаа зүтгэх ёстой. Бид одоо тэр төслийн эрдэнэтийн дэрэгдэх төсөл гэдэг нэрээрээ Тэнжин хотод очиж бол Тэнжингийн компаниудтай уулзалт хийх хэрэгтэй. Тэгэхээр Тэнжингийн одоо маш амархан юм шиг уулзаад Тэнжингийн тал бол одоо асуудлаа бол ойлгох хэрэгтэй. Юу ярьж ийн гэхээр хятад үндсэн дөрвөн байдаг бизнесийн. Газартай хүн нэг номерт, мөнгөтэй хүн хоёр номерт гэж ингэж ярьдаг. Тэгэхээр Тэнжингийн аж ахуй нэгжүүд бол монголчуудын газар дээр бид тээвэрлэж идэвхтэй төв хий. Энэ тохиолдолд та нар газраа гаргачих, бид хөрөнгөө гаргая. Байгуулсан одоо тээвэрлэж идэвхтэй төвийг бүгд нар хятадд бол Монгол улсын хамтарсан тээвэрлэж идэвхтэй төв гэж нэрлэе. Хятадын тал бол тэгж байгаа. Бид энэ тээвэрлэж идэвхтэй төвийг 24 цагаар ашигланаа. Танай Монгол ер нь яаж ашиглах юм гэхээр бидний хувьд бол одоо манай Монголын бүх бизнес эрхлэгчид бол бүгд төмөр замаар зөөнө гээл бүгдийн тэр төмөр замын салбар замтай аль нэг одоо тээвэрлэж идэвхтэй төврүүл бүх чингэлгээ овоолоод байгаа. Тэгээ тэр нь одоо 5 6 давхар өрөөд ингээд тавихад хамгийн доор буусан нэг давхарт байгаа чингэлэг бол хөдлөхгүй тэндээ хэдэн сарын дараа л галт тэргэнд ачигдж байна гэсэн ийм хандлага харагдаж байгаа. Бид өөрийн гэсэн ийм Монголын тээвэрлэж идэвхтэй төвтэй болвол бид хамгийн ихнээсээ төр засгийн төрийн өмчт компаниудын ачааг бол авто тээвэр зөөвөрлөх юм ихний үйлдэлүүдэд хийн. Тэгээд тэндээс үл жилт гарах юм байна. Чингэлэгтэй ачааг усан онгоцноос буулаа манай Монголын тээвэрлэж идэвхтэй төв дээр 90 гутал бид маш хурдан хятадын гайлын хяналтанд оруулаад нэг хятад жолооч паспорттай гадаад паспорттай хятад жолоочийн машинд чингэлгээ ачлаа шууд Тэнжингээс 90 хүртэл одоо хөдөлгөнө. Тэр машин замын үүдийн чөлөөт бүс рүү ямар ч визгүй орж ирээд зогсоход манай замын үүдийн чөлөөт бүс дээр чингэлэгтэй ачааг газар гайлын хяналттай талбай тавилаа. Эргээд харахад нь бид хоосон Улаанбаатараас буцаж байгаа хоосон чингэлгийг Тэнжин хүрэх чингэлгийг ачж өгөө тавьчихна. Тэгэхээр хятад жолооч юунд баярлах вэ? Хятад компани яагаад баярлах вэ гэхээр хоёр талдаа ачаатай тээвэрт явна гэдэг бол ямар ч авто тээвэрчний хувьд бол хамгийн том мөрөөдөл нь байдаг. Тэгэхээр тэд бол бидэнд хамгийн хямд үнэ өгөх боломж бүрдэж байна гэсэн. Нөгөө одоо ч болохоор шууд богоноор явчихад байгаа юм тийм. Галт тэргэнд ачигдахын тулд галт тэргнийхээ хоосон цуваагаа манай Монголын чингэлгүүд хүлээж яана л гэсэн. Гэтэл галт тэрэг нь ойч хэрэгтэй байт юм уу? Ер нь монголоор дамжаад гардаг галт тэрэг одоо Улаанбаатар төмөр замын өгж байгаа мэдээлэлээр бол ер нь 7 хоногт баг 5 ч удаа галт тэрэг явдаг байх. Гэхдээ Улаанбаатар төмөр замын барьж байгаа бодлого нь Монголын нутаг дээгүүр 1000 км ачааг тээвэрлээд Орос юм уу Европ руу гаргахын бодлогоо илүү төлхөө барьдаг. Замын үүдээр орж ирээд Улаанбаатарт бууна гэдэг чинь 660-аас 680-90 км яваад галт тэрэгнээс чингэлэг буулаа хоосорлоо буцаад явна. Тэгэхээр энэ Улаанбаатар төмөр замын олох ашиг нь бол Улаанбаатарт ирж буух ачаанд бол бага. Монголоор транзит буюу дамжин өнгөрч гарч байгаа ачаанд бол Улаанбаатар төмөр зам давуу. Тэгвэл заавал тэр төмөр замаар тээвэрлэх гэхгүй хятадын дотор ч гэсэн тэр төмөр зам нь олдохгүй бол машинаар ачиж энэ ч ягаад хүмүүс одоо тэгээд мэджил юм хийхгүй. Яг одоо бодит байгаа үнэлгээгээр бол галт тэрэг гэдэг чинь нэг бух тэргэнд 80 юм уу 100 гаруй вагон ачаад тэрэндээ ингээд чингэлэг ачаад зөөчж болдог. Энэ нэг л мотор ажиллаад одоо бага хэмжээний дизелийн түвш ашиглаад эсвэл цахилгаан ашиглаад ирээн дээр хүртэл явчихна. Энэ хямдхан. Нэг чингэлгийг ачсан ачааны машин явна гэдэг бол галт тэргээр явж байгаа нэг чингэлгээс харьцангуй үнэтэй. Магадгүй одоо яг бодит дүнгээ гаргах юм бол 4-5 дахин үнэтэй байх боломжтой. Одоо төмөр замаар явах хүнээс 4-5 дахин өндөр байх боломжтой байна. Гэвч тэнд Тэнжинд юм уу Ленинград чингэлэгтэй ачаагаа 3 сар хадгалах хүлээлтийн зардал бол нөгөө машинд ачаад явуулах зардлаас чинь
магадгүй дахиад 2 3 дахин өндөр нугарцсан гарах. Ийм Яг байж миний ганц ойлгохгүй байгаа юм юу л байна л да. Тийм бол гээд бид нар гяс машинаа ачаад яагаад ачихгүй байна гэдгийг би ойлгохгүй юм л да. Энэ Тэндээ төв байхгүй байгаа юм. манай Монгол нэртэй одоо тэндээс машинд ачих юм бол аль нэгэн хятад тэвэл логистикийн төв дээр оруулаад машин захиалаад хийхэд хятадууд аль болох ашгаа хийхээ бодно. Ямар ч компани ашигын төлөө учраас хятадууд тэнд өөртөө ашиг гаргахын тулд одоо нэмэх шаардлагагүй асар олон зардал нэмээд автотөврийн зардал их өндөр байгаа. Хэрвээ бидтэй болчвол тэгээд өөрийн төвтэй болчвол тэнд байгаа Монгол талаас гарах зардлыг хамгийн бага болгох тал дээр бид төрөөс бодлогоор явна. Энд чинь төрийн хийдэг тоглолт болохоос хувь хүн бол ашгаа бодоод одоо биел баяжж ивэл тэр ард түмэн хамаагүй гэж бодно. А энэ төр бол тэгж бодож болохгүй. Төр бол ард түмэн л одоо хамгийн боломжтой, таатай, сэтгэл дүүрэн байхын төлөө үйлчлэгээ үзүүлэх ийм гол зорилготой байдаг. Төрийн компани баяжаад гэж явахгүй байхгүй. За баярлалаа.